Тэгэхээр энэ жилийн хувьд 28650 хүүхэд төгсөж байгаа ерөнхий улсын сургуулийг. За эсдийн шалгалтанд бол нийтдээ 30900 хүүхэд бүртгүүлсэн байна. За энэ 30900 хүүхдээ 28000 хүүхэд нь энэ жил ерөнхий улсын сургуульд төгсөж байгаа хүүхэд залуучууд байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүд ерөнхийдөө онлайнаар хичээлээ үзэж байгаа тийм. Тэгээд шалгалтын хүүхэд одоо 12 дугаар хүүхэд шалгалтын хүүхэд ерөнхийдөө яаж хүн болоо одоо ерөнхийд бас зарим сургуулиуд болохоор 2 хоногийн зайтай ч юм уу өөр нөхцөл байдалтай шалгалт аав ингээд иргэдэд байгаа. Тэгэхээр шалгалтын топ бол бидний хувьд 7 сарын 2-наас 5-ны өдөр зохион байгуулахаар товоо гаргаад нийт зарлалцсан байж байгаа. За одоо ингээд хүүхдүүдийн бүртгэл дууссан бид суудлын хуваараа хийгээд 6 сарын 1-ээс хүүхд болгон өөрийнхөө бүртгэлийн дугаар, регистрийн дугаар ашиглаад үнэлгээний төвийн EEC-ийн цахим хуудасны шалгуулагчийн болгоноор суудлын хуваараа хэвлэж авах. За энэ суудлын хуваар дээр нь бол энэ жилийн тухайн хүүхдүүдийг аль хичээлийн шалгалтыг аль сургууль дээр ямар анги танхимд хэдэн нөмрийн ширээ санд сууж нэрлсэн зааж өгсөн байж байгаа. За мөн энэ жилийн одоо бас нэг шинэ төрлийн коронавирусын өвч тархалтай холбоотойгоор бас нэг нэмэгдсэн зүйлний үзэг тухайн хүүхдүүдийг анги танхимд оруулахын тулд шалгалтын байр нэвтрүүлэхэд тулд хэдэн цагаас тухайн шалгалтын байрны аль хаалгад нэвтрэх гэдэг нарийжлан зааж өгсөн тийм хуваар гаргаж өгсөн байж байгаа. За энэ бол хүүхдүүдийн нэг дор олноо төвлөрүүлэхгүй бөөгнөрүүлэхгүй байх юм нөхцөл байдлаас ийм ажил хийгдсэн байж байгаа. За энэ жилийн эсдийн шалгалтыг бол бид бол өнгөрсөн жилдээ бол бид нэг 30 шалгалтын байранд шууд заслын шилэн технологи ашиглаж явуулж байсан бол энэ жил бид 50 шалгалтын байран дээр яг шууд заслын шилэн технологи нэвтрүүлээд явуулахаар 50 шалгалтын байранд төлөвлөсөн байсан боловч энэ жилийн нөхцөл байдал өөрчлөгдлөө. Өөрөөр хэлбэл нэг ангид сууж байгаа хүүхдийн тоо бид 12 хүүхдээс хэтрүүлэхгүйгээр нэг ангид одоо ширээ хоорондын зайг 1.5-аас 2 метрийн зайтай тавьсан тохиолдолд 12 хүүхэд суухаас аргагүй нөхцөл үүсэж байгаа. За 12 хүүхэд суухаар зэрэг бидний анхны төлөвлөсөн 50 шалгалтын байранд энэ бол багтахгүй болсон. Ингээд бидний шалгалтын төвийн тоо нэмэгдээд нийтдээ 85 шалгалтын байранд энэ жил улсын хэмжээнд 85 шалгалтын байранд шалгалт зохион байгуулах чинь. За үүний одоо 44 шалгалтын байр нь хөдөө орон нутагт үлдсэн 45 нь бол 41 нь бол Улаанбаатарт шалгалтын байрууд үүсэж байгаа. За тухайлбал одоо Хөвсгөл аймаг дээр бол өмнө 2 шалгалтын байранд шалгалт зохион байгуулдаг. Энэ жил 3 шалгалтын байранд зохион байгуулахар болж байна. Гэх мэтээр шалгалтын төвийн тоо нийлээд өсөж байгаа. За энэ өсөлттэй холбоотойгоор бол өндөний төв дээр бол төрөл бүрийн одоо эцсийн шалгалттай холбоотой үйл ажиллагаанд нийлээд өөрчлөлтүүд орж эхэлж байгаа. Тухайлбал бид бол өнгөрсөн жилийн зохион байгуулсан шууд заслын шилэн технологи энэ жил шууд мөн одоо адилхан хэрэгжүүлэхээр зорж байсан боловч одоо ингээд нөхцөл байдал өөрөөр хийх шаардж байна. Одоо ингэснээр үед яг үзэг тухайн засалтын байранд бол анги шалгалтын төв болгон дээр засалтын байр гэж байгуулсан байж байгаа. За энэ байранд бол хамгийн гол хүүхдүүд маань бөөгнөж нэвтрэх боломжгүй. Бид бол засалтаа бол онлайнаар хүүхдүүд маань дүнгээ харах, тийм ээ, хяналт хийх юм боломжийг тавьж өгнө. Засалтын танхим дээр бол тухайн аймаг дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагуудаас боловсрол соёл урлагийн газраас эцгийн төлөвлөлөөс байлцуулж байгаа гэж засалтын үйлчилгээ явуулаад үр дүнгээ явуулалт яг тухайн үед нь бол онлайн байдлаар хүүхдэд хүргэх явах. За ингээд 12 цагийн дотор бол үнэлгээний төвийн EEC-ийн цахим хуудасаар хүүхдүүдийн дүн оноо мэдээлнэ. Ингээд 7 сарын 6 гэхэд бол эцсийн дүн оноо жагсаалтыг бол үндэсний хэмжээгээр зарлаад гаргачихна. За ингээд 7 сарын 7-8-ны өдрүүд ихтэй цуглуудын эсэлтийг бол онлайнаар зохион байгуулагдана. 9-10-ны өдрүүд бол батламж хуудасмал аймаг нийслэлийн боловсролын газар дамжаад хүүхд болгонд хүрсэн байхаар төлөвлөж байгаа. За ингээд шалгалтыг зохион байгуулах гэж нөхөр зэрэг бидний хувьд бол тухайн шалгалтын байрууд олон бол 85 байр болсон учраас шалгалтын байрууд ажиллах хүн хүчний тоо нэмэгдэж байна. Тухайлбал хянагч хүчний тоо нэмэгдэж байна. Тухайн шалгалтын төвүүдээр зохион байгуулалт их комиссийн тоо 40 комиссар нэмэгдэж байна. Тийм 40 комиссдүүд бол нэлээд олон тоо болсон шүү дээ. За мөн одоо энэ жилийн нэг өвчин тархалт хэлэлтэй холбоотойгоор шалгалт өгж байгаа хүүхдүүд шалгуулагчдын эрүүл мэндэд үзлэг хийх, гарын ариутгал хийх, тийм ээ, биеийн халуун дулааныг хэмжигч гэдэг юм уу. Иймэрхүү цоошин зохион байгуулалтын баг шинээр нэмэгдэж байгаа. Ингээд бол энэ жилийн шалгалтанд нэлээд урдын шалгалтуудаас илүү онцлогтой болж байна гэсэн үг. За шалгалтын одоогийн нийт шалгалтын байр олон болцсон учраас бид хуучин 50 шалгалтын байран дээр бол шалгалтын үйлчилгээ зохион байгуулахаар англи хэл, орос хэл, монгол хэлний хичээлүүдэд сонсох чадрыг одоо сорьсон ийм толгой хийх тулд энэ сонсох чадрын төхөөрөмж суурилсан байсан бол
одоо инжлийн бодлого 85 шалгалтын байран дээр одоо сонсогд төхөөрөмж байрлуулж амжааг үлдсэн 35 дээр. Ийм учраас инжлийн хувьд бол математик, өгшөө монгол хэл, орос хэл, англи хэл 3 хичээлийн хичээлдээ сонсоод болох чадвар сурсан таалбар инжлийн шалгалтын агуулгад бол байхгүй болж байна гэсэн. Ингээд гэмтэн шалгалтын агуулгад хүртэл нэлээд өөрчлөлт орж байна. За энэ жилийн одоо эстетик шалгалтын сэдв талбарыг босруулахдаа бид бол 10 дугаар ангийн агуулгыг бүрэн хамруулад 12 дугаар ангийн одоо 1 2 дугаар улирлын агуулга хамруулж орж ирнэ. Мөн ТV хичээлүүдээс одоо олонд хүрсэн агуулгуудыг оруулах байдлаар ингэж бүлэг-бүрийн зохицуулт хийгээд хүүхдүүдийн үнэхээр судалж амжаагүй агуулгууд бол агуулгаас инженерийн шалтгаанууд аль болохоор зайлсхийх нэгс оруулахгүй байна гэсэн юм одоо байр суурьтай үнэлгээний тул байгаа. Хүүхдүүд одоо ер нь татлага явагдаад байгаа. Энэ дээр хэдэн цагийн татлага явагдаж байгаа вэ? Тэгээд хүүхдүүд ер нь хэд идэвхтэй байгаа? За ер нь бол одоо энэ шалгалтанд зориулсан бэлтгэл ажлууд энэ давтлагын ажлыг бол тухайн сургууль бүр дээр өөрсдөө зохион байгуулж. Тухайлбал одоо зарим сургууль дээр математикийн шалгалт хүүхд олон байгаа бол зарим сургууль дээр цөөхөн байх чинь тийм. Ийм учраас энд нэгдсэн зохион байгуулалт одоо хийх боломжуулч ийм учраас тухайн сургууль болгон дээрээ бол одоо тийм ээ сургуулийн удирдлагын зүгээс баг бүрдүүлээд энэ давтлага хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудал өөрсдөө шийдээд хүүхдүүдийн эрүүл ахуй дээр хяналттай байдаг гэж шалгалтанд давтлагын ажил явагдаж байгаа. За боловсролын үнэлгээний төвөөс бол өдөр бүрийн 11 цаг 15 цагуудаас онлайн лайв хичээлүүдийг бол өөрийнхөө сайтаар дамжуулаад хүүхдэд хүргэж байгаа. За энэ мань бол 5 сарын 31 хүртэл үргэлжилнэ. За мөн одоо бид 5-7 хоногийн үрийн 5 гариг бүр дээр одоо хүүхд болгон дээр эзэгчийн сонин болоод тийм ээ тухайн жилийн одоо өнгөрсөн жилийн эстетик шалгалтын даалгавруудыг хүүхдийн мэйлээд бүх хүүхдэд хүргэж өгч байгаа. Энэ бол хүүхдүүдийн өөрсний бие дааж одоо шалгалтандаа бэлдэх ийм боломж хангаж өгч. Мөн эзэгчийн сонин тэнд гарсан одоо зөвлөмжүүдээр дамжуулан хүүхдүүдийн сэтгэл зүйн бэлтгэлээс бид хангаж өгч байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ дээр одоо манай эзэгчүүд тийм ээ ангид удирдсан багш нарын оролцоо их байж хүүхдүүдийн мань илүү амжилт гарнаа гэж л одоо бид төлөвлөлт ажиллаа хийгээл явж байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд одоо ерөөхдөө яг нэг захмаарч мөн мэйлээр ерөөхдөө орж байгаа гэсэн шүү дээ. Яг тиймэрхүү тохиолдолд яг хүүхдтэйгөө тийм зүйлийг авч чадахгүй байгаа тийм оюутнууд хүүхдүүд юм байгаа юу? Жишээлбэл хэл хамгаалах ерөнхий газраас бидэнд бол үнэлгээний төвд хүсэлт ирүүлсэн гэж байгаа. За энэ ирүүлсэн хүсэлтээр өгөөд нийтдээ хэлийн заставууд дээр тийм ээ одоо шуудан харилцаа хүрэх бэрхшээлтэй интернетийн боломж хомс ийм хөө одоо хэлийн алслагдсан хэлийн застав цэгүүд дээр нийтдээ 76 хүүхэд бол байна. 9 жилт хүүхэд байгаа. За ийм учраас бид 3 сараас эхлээд одоо энэ хэл хамгаалах ерөнхий газрын тэр мэдээлэл технологийн газарт хамтраад энэ 76 хүүхдэд шалгалтанд бүртгүүлэх тийм ээ хэрхэн бүртгүүлэх вэ? Энэ 76 хүүхдэд шалгалтын одоо материал гарын явдлууд яаж хөрөх гэдэг асуудал хамтарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар бол эхний үйл ажиллагаараа бүх шалгалтын сэдв талбаруудыг бол тэдний тусгай харилцаагаар дамжуулаад бүгд хүргэж чадсан. Хоёр дахь нь сая бид дахиад одоо үлдсэн 2018 оны сэдв талбаруудыг элчин сонингууд хамт хүргэсэн байж байгаа. Игхэмтэр одоо хүргэж өгч байгаа. Мөн одоо бид нар 7 сард 3 сард бол бидний өгсөн зэрэг бусад одоо уул уурхай жид юм уу төшгөлсөн газрууд гихмтийн газрууд үнэхээр одоо хүүхдүүдээр ингэ хүрэх юм боломжгүй бол манайх руу тэр компани аж ахуй нэгжүүд манад нийгмийн ресурс хандах юм бол бид тэр компани аж ахуй нэгжтэй хамтраад тэр хүүхдүүд нь мэдээлэл хүрхгүй хүүхдүүдийн мэдээллийг хүргэх ийм боломжууд хангаж өгөөж ярьсан. Одоогор маань тэр хэл хамгаалах ерөнхий газраас өөр одоо хамтрах ажиллах санал ирсэн байгууллага байхгүй. Ер нь бол үндсэндээ бид мэдээллээ бүх хүүхд хүргэхийн тулд хичээж ажиллаж ер нь хөрж байгаа. Ер нь яг 12 гэлтгөө ер нь бусад ангийн хүүхдүүд ч гэсэн ер нь татламд ер нь хамрагдах боломжтой юу? Яг одоогор энэ боловсрол шинж ухааны спортын юмд гаргасан заавар зөвлөмжөөр бол зөвхөн 10 дугаар ангийн хүүхдүүд эстетик шалгалтанд бэлдэх зорилгоор давтлах хөлж байгаа. Бусад ангиудын хувьд бол одоо улсын онцгой комиссээс гарсан заавар зөвлөмжийн дагуу тэлээ хичээлээр хамрагдаад сургалтын үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Эргэлтийн нэг яг ЕШ гэдэг утгаараа тий одоо ээжтэй их ашиглал тавьж ийн л дээ хүүхдүүдийн одоо нэг хичээл сонголт тийм ээ эстетик шалгалт мэргэжил сонголтын асуудлууд олон асуудал хүүхдүүдийн өвдөх одоо нэн одоо анхаарал одоо нэг хөдөө орон нутгийн хүүхдүүд зарим хөдөө орон нутгийн хүүхдүүд болохоор юу байгаа юм бэ лээ. Яг шалгалт одоо онлайнаар яг шалгалтаа ингээд хичээлээ үзээд яг телевиз ингээд үзээд байдаг. Тэгээ шалгалт болгонгод нэг гэнтэй сургууль болгоно өөр
нөхцөл байдалтай байгаа та нөгөө гинтийн ингээд 5 гарчтай тэгээ хөдөө орон нутгаас яаж ирэх вэ? Эцэгчүүд нь ямар яаж хүлээж авах вэ гэдэг дээр айгүйх бас асуудал жоохон байгаа нэлээс өөр болох өөр юм. Тэгэхээр зөв энэ дээр бол манай иргэд эцэг эхчүүд тийм ээ багш нар бол энэ дээр бол маш нэг ойлголттой байх хэрэгтэй. Юу гэхээр эцэг шалгалт бол ямар нэгэн одоо сургалтын хөтөлбөрийг хэмждэг шалгалт бол биш. Өөрөөр хэлбэл Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бүрэн боловсролын хөтөлбөр ямар төвшөнд хэрэгжиж байна гэдгийг хэмжиж байгаа зүйл биш. Энэ бол хувь хүний эзэмшсэн ур чадвар мэдлэгийг одоо хэмжээд тэрүүгээр нь дэмжиж ирэмблээд ихтэй сургууль ирэх элсэн суралцах эрхийг олгодог юм шиг болдог. Ийм учраас нэг хувь хүн болгоны өөрийнх нь идэх зүтгэл тийм ээ. Эцэг эхийн оролцсон энэ их нөлөөлнө. Түүнээс ч одоо энэ дээр хүн болгон элсэн шалгалт өгөх боломжгүй өгөхгүй тийм ээ. Жишээлбэл одоо манайгийн 40 хүүхэд байлаа 40 хүүхдээс 5 хүүхэд нь бол одоо хоорой хөдөлмөр эрхлэх тийм ээ малаж хуур эрхлэх магадгүй гадшаа гарч ажиллах амьдрах янз бүрийн сонирхол байна. Тэгэхээр би үнэхээр төвөөс байт юм уу энэ хүүхд толгонд энэ элсэн шалгалтай холбоотой мэдээлэл хүргэдэг бэрхшээл үүснэ. Гагцгүй одоо үнэхээр одоо би ихтэй сургууль элсэн суралцаад өөрийнхөө хүссэн мэргэжлээ одоо суралцаад тийм ээ цаашдаа ингээд ажиллаж амьдрнаж бодож байгаа бол хувь хүний өөрийн идэх зүтгэл байх хэрэгтэй. Харин үнэхээр төвөд бол бүх хүүхд эрхлэгч боломжийг олгож өгч байгаа. Өөрөөр бүх хүүхдийн мэйлрүү бүртгүүлсэн бүх хүүхдийн мэйлрүү шалгалтын сэдвүүд тал руу нөлөөлж энэ бүх элсэн сонирхлыг үнэгүй хөргөж өглөө. Бүх хүүхд гарын авлага материал CD тийм ээ ТV хичээл мчил бүгдийг хөргөж өглөө гэх мэтэр одоо манай сандж байгаа. Гэтэ энэ дээр бол манай эцэгчүүд хүүхдүүдийн өөрсдийг л идэх зүтгэл одоо шаардлагатай гэсэн л байна.